залуу эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө Монгол улсад хүүхдийн байгууллага хөтөлбөр үйлч хөгжсөний 100 жилийн үйл ажиллагаанд үе үеийн Ахмад пионерууд, сум орон нутаг, сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгчид болон хүүхэд багчууд маань хизээд бэлхэн хүндэтгэлийн шугам жигсаалд нэгтгэхэд бэлэн болсон байна. Баруун гарыг дээр өргөсөн улаан мөчтэй пионерууд бүрийн дугаар сүрлэг жагсаалдаа эгнэн нэгдэж бөмбөрийн дуутай хоршин баясгаланд дуугаа дуулж бадарсан улаан тугаа мандуулсан нь сүр жавхлантай харагдаж байна. Хизээд бэлхэн хүндэтгэлийн шугам жигсаалд хүндэт зочдоор аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөхийн дарга Шүхэртийн ёл. Аймгийн засаг даргын орлогч Чулууны Гамбат. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Баттөмрийн Наран гэрэл. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Жаргал сайхны сайхан гэрэл. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Бадам цэцэг. Хүүхэд гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Гэрэл маа. Хяналт мониторингийн газрын мэргэжилтэн Ариун Туяа. Дотоод аудиторын мэргэжилтэн Цэцэг маа. Аймгийн хүүхдийн элч Ширбадрын Ган мөрөн. Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбасан хотын захирагч Сүхбаатарын Мөнх Жаргал. Ахмад пионерын удирдагч Дашламжлын Хажид сүрэн, Жүрэмдийн Лавг сүрэн, Цанилгийн Бат Туяа, Начиндавгийн Өлзий хотог болон үе үеийн хүндэт пионерын удирдагчид маань талбай хойд талд хүрэлцэн ирсэн байна. Талбайн зүүн хойд талд пионерын ахлах удирдагчид, пионер сурагчдын төлөөлөл. Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1, 2, 5 дугаар сургуулийн сурагчид жагссан байна. Талбайн урд талд Хангол цогцлбор сургууль, аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, өсвөрийн цагдаа, өсвөрийн аврагч, шинэ хөгжил цогцлбор сургууль, дорн дахлах сургууль, флавер сургууль, скаутын холбоо, ерөнхий боловсролын 8 дугаар сургууль, сум багийн нийгмийн ажилтнууд, 11 дугаар сургууль, ад жаргал төв, 7 дугаар сургууль хүрэлцэн ирсэн байна. Талбайн баруун талд ерөнхий боловсролын 12 дугаар сургууль, сумдын засаг дарга нар, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, өсвөрийн улаан загалмайчууд, лидер сурагч академийн гишүүд жагссан байна. Монгол улсад хүүхдийн байгууллага хөтөлбөр үүсэж өгсөний түүх 100 жилийн ойролцоон хизээд бэлхэн хүндэтгэлийн шугам жагсаалд бүлгүүдийн дарганаар мэдээлэлтэй. Монгол улсад хүүхдийн байгууллага хөтөлбөр үүсэж өгсөний түүх 100 жилийн зориулсан хизээд бэлхэн хүндэтгэлийн шугам жагсаалд Шааны алга өдөртөгчд сургуулийн захирлууд цэцэрлэгийн эрхлэгчид Улсын тэргүүний 1-р сургууль, 5-р сургууль, Ангуул сургууль, 2-р сургууль, Дорногийн хүүхдийн зөвлөлт, шинэ хөгжил цогцлбор сургууль, Уйсаага дорнох сургууль, лав сургууль, Дорнод аймгийн скаутын холбоо, сум баг сургуулийн нийгмийн ажилтнууд, 8-р сургууль,
11-р сургууль, 7-р сургууль. Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар, Сумбагийн засаг дарга, Сумдын хүүхдүүд 12 сургууль, Дорнод аймгийн өсрийн улаан загалмай. Дорнод аймаг дэх лидер сурагч ахтай бүлгүүд Бэлгэн. Болно. Бүлгэн дуусбай номхон Монгол улсад хүүхдийн байгууллага хөтөлбөр үүсгэж өгсөний 100 жилийн ойг зориулсан хизээ бэлхэн гүйцэтгэлийн шугамжаас түгийг хүлээж авахд бэлтгэг. Болно. Аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн ёс санаа Монгол улсад хүүхдийн байгууллага хөтөлбөр үүсгэж өгсөний 100 жилийн аж зориулсан хизээд бэлхэн хүндэтгэлийн шугамжаас бүлгэн бэлхэн болно. Хүүхдүүдийн сайн сайхны төлөө оюун ухаан сэтгэл зүрхээ зориулан хүүхдийн төлөөх үйл хэргийг манлайлан зохион байгуулж ирээдүйн хойчийг бэлтгэх их үүсэд хүчин зүтгэж ирсэн хүүхдийн байгууллагын үе үеийн ахмад ажилтнууд одоо ажиллаж байгаа албан хаагчид, асран хамгаалагчид,
Хүүхэд багчууд та бүхэндээ Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсч өгсөний 100 жилийн он баярын мэндийг өргөн дэвшүүлье. Тэртээ 100 жилийн өмнө 1925 онд Монголын нэрт зохиолч Даш дуржийн нацаг дуржийн санаа ажиллахаар хойцыг залгамжлагч багчуудын холбоо нэртэйгээр үүсгэн байгуулагдсан хүүхдийн байгууллага эдгвэ 100 жилийг үдэж өнөөдөр хүүхдийн байгууллагын үйл ажиллагаа улам илүү өргөжин хөгжсөн байна. Энэхүү түүхтойд хүрэлцэн ирсэн 100 жилийн түүхийг бэлтгэсэн хүүхдийн байгууллагын ахмад ажилтнууд та бүгддээ нийт хүүхд багчуудынхаа өмнөөс эрүүлэнх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэхүү 100 жилийн хойтой давхцсан Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэн орсны 35 жилийн дохиож байна. Энэхүү түүхэн жилийг Монгол улсын өнцөг улам бүрт хүүхэд хайр ирээдүй урайн доор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дорнод аймаг сүүлийн жилүүдэд хүний хөгжлийг дэмжих тэргүүлэх зорилтыг дэвшүүлж ирээдүй хойч үе хүүхэд багчуудынхаа сайн сайхны төлөө тэдний хөгжих мэдлэг боловсрол эзэмших хариуцлагатай эх оронч иргэд болон төлөвших нийгмийн амьдралд оролцох эрхийг хангахад бүхий л анхаарлаа хандуулан үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Улс орон нутгаас баримталжгүй хүүхдийн эрх хөгжил хамгааллын бодлогыг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албаагчид олон улсын байгууллага иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа эцэг их асран хамгаалагч та бүхний сайн түншлэлтүнд амжилттай үр хэрэгжиж байгааг яа. Ингээд хүүхдийн байгууллагын түүхэн хуудсыг хамтаа бүтээлчж буй та бүхэндээ Монгол улсад байгууллага хөдөлгөөн үүсч өгдсөний 100 жилийн өмнөдийг дахин дэвшүүлье. Та бүхэндээ эрүүлэх ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.
болно. Бүлгэн дуусбай ном хүүхдийн журам дүүргийг уншихад бэлтэг. Эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслахад хизээд бэлхэн. Эх орон байгаль орчноо хайрлан хамгаалахад хизээд бэлхэн. Цогцолтондоо сургуулийн өмнөх баг дунд боловсролын эзэмших хизээд бэлхэн. Хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх хизээд бэлхэн. Эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах хизээд бэлхэн. Амьдрах арга ухааны дадал чадвар эзэмших хизээд бэлхэн. Оюун ухаан, бие дэвтэр, авиац чадвараа хөгжүүлэх хизээд бэлхэн. Монгол улсад хүүхдийн байгууллага хөтөлбөрийн үйл хөдлөлтний 100 жилийн ойн хизээд бэлхэн хүндэтгэлийн шугам жагсаалын бүлэглэлийн зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэсэн Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн эгчин танд баярлалаа. Шинхэн улаан бүчмэн салхины зүг хийсэн намирч шилдэг өсвөр багчуудын сэтгэл зүрхийг догдлуулна. Дорнод аймгийн хувьсгал залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, аймгийн пионерын зөвлөлийн дарга, аймгийн хүүхдийн төлөө төвийн даргын албыг тус хашиж байсан дашнамжлын хажид сүрэн таныг мэдчилгээ дэвшүүлнэ хэмээн хүндэтгэн урьж байна. Яханы ирээдүйд хойд болсон дорн нутгийн хүүхэд багчууд, багсран хүмүүжүүлэгчид, буй үеийн пионерийн байгууллага, эвлэлийн байгууллага, хүүхдийн байгууллагын ажилтнууд та бүхэн болон манай аймгийн нийт дарга түмэн эцэг эхчүүд та бүхэндээ дошид төлөөлөгчдөө мөн аймгийн удирдлагууд, аймгийн засаг дарга, хүүхдийн зөвлөлийн тэргүү, ёл дарга, нийгмийн бодлогын хэлтсийн дарга болон манай ахмадууд бүх энд хүрсэн ирсэн хүмүүстэй энэ өдрийн мэндийг хүргэе. Дээрээс нь хүүхдийн байгууллага хөтөлбөрийн үйлчлүүлсний 100 жилийн хооронд энэ гоё баярын өдрийн мэндийг дахин хүргье. Анх Дорн аймагт Матад хаан уудын хушуунд сургууль байгуулагдаж тухайн үедээ сургууль хаан маань тэнд хүүхдийн таньсан дуу хоолой, баатар шүдийн гişүүд, пионерийн гişүүд, эвлийн гişүүд бий болдог энэ жамаар ёсороо манай тэр Матад хаан уудын хушуунд анх одоо пионерийн бүлгэн байгуулагдсанаар Дорн аймгийн хүүхдийн байгууллага хөдөлгөөний одоо пионерийн байгууллагын хүмүүсэл өнөөдөр хүүхдийн олон байгууллага хөдөлгөөн үүсгэх юм суурь тавигдсан гэж юм үздэг учиртай. Тэгэхээр манай энэ хүүхдийн хөдөлгөөн байгууллага маань олон зуун жил бололтой хүүхдийн хөдөлгөөн нь улам боловсронгуй болж хөгжиж хүүхдүүдийнхээ оролцоог нэмэгдүүлж ирсэн ийм сайхан уламжлалтай. За ингээд энэ өнөөдрийн шугам жагсаал маань ямар утга агуулгатай ер нь анхнаасаа бид эвэлтэн нэгдээ. Бид одоо сайн хүмүүсийн төлөө хамтарч ажилладаг. Сайн хүмүүстэй аливаа зүйлд үлчээ гэсэн одоо утга асганааг бол илэрхийлдэг ийм юм энэнд хүч өгч жинхэнэ хүүхдийн онцлог шийдэг пионерийн байгууллага хүүхдийн байгууллагын онцлогийг харуулж чаддаг манай бүрээ бөмбөр байна. Манай хүүхдүүд байна. Манай Дорн аймгийн нэг онцлог бол цэрэг эх орон чөмөөлийг их чухал үздэг. Манай одоо дүүл зарниса шоукер тоглолтууд цэрэг эх орон чөмөөлийг одоо хүүхдүүд долгодог, залуучууд долгодог ийм тоглолтуудын тэргүүн байруудыг манайх улсад олон удаа авчирсан энэ чагуулгаараа эвлэн нэгдэг эх орны хамгаалагчид төрөн гардаг ийм сайхан уламжлалтай. Тэгэхээр энэ өдрийн бас нэг онцлог бол тэр хүүхдүүд маань бүрээ бөмбөрөөрөө бусдаа одоо тэр тугийн хамгаалагч хүүхдүүд харуулж чадчихээн. За ингээд өнөөдрийн баярын арга хэмжээнд та бүхний хүрэлцэн ирсэн дахин баяр хүргээд их амжилт хүсье. Эвлэн нэгдээ бүх нийтлөө сайн нийтлөө хамтдаа дуу хоолойгоо нэгтгэцгээе. Эх орон минь, энэний сайхан тав хотод минь
Нэг хангалттай цайхан байг авч хүн маань гуртас удаан жаргая. Да энд ирсэн ядуугийн ахмадууд байна. Гуртас удаан жаргаарай. Манай одоо хамгийн ахмад настан дорж өдрөгөө гомжоо дарах гэдэг дөндөө одоо манай ахмадууд ирсэн байна. Манай эвлийн байгууллагын хэцээ итгэж бадарч тэгээ цаашаа энд ирж амжаагүй боловч тэнцэтгэл зүрх нь хөлж байгаа дөндөө одоо хүмүүс байна. Манай одоо пэний удирдагчид гол одоо жинхэнэ халуун зэгт ажиллаж исэн пэний авах удирдагч нартай одоо инхтэй багш Батбуяа тэгээд одоо дөндөө хүмүүс байна да. Сайн мэт багш ингээ бүгдэд нь дахин халуун баяр хүргэе. За баярын ажиллагаа ихэж тийм учраас орой баяр нь хүрэж зүгэн баярлна. За баярлалаа тавтандаа. Амжилт. Дорнод аймгийн хувьсгал залуучуудын эвшийн хорооны нарийн бичгийн дарга хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонд хажиж төрн танд баярлалаа. Ургах нараа тассан дорнод талын хүүхдүүд уухайн дуутай сүрлэг жигсаалаар живдэн улаан бүчээ зүүсэн пионерын удирдагч ахмадууд урам зоригоор дүүрэн үрээ дуудаж үлгэрлэн. Георги Константинович Жоквин нэрмжит улсын тэргүүний пионер бүлгийн удирдагч Жүрөндийн логс сүрэн таныг мэдчилгээ дэвшүүлнэ хэмээн хүндэтгэн урьж байна. хөгжлийн замдаа туулж өнгөрсөн гавьяасай төлөвлөлтөй хөгжүүлэхэд төгнөө мандаж ирсэн эндэн пионер хүүхдийн байгууллагын ажилтнууд болон хүндэт зочдтой хүүхдийн байгууллага үүсэж өгснээ 100 жилийн ан баярын мэндчилгээ дэвшүүлье. 1925 онд хойшиг даданч багцуудын холбоо нэртэй байгуулсан хүүхдийн байгууллага хөгжин дэвшил 100 жилийн хаатагаар толгойд байна. Хүүхэд багцуудын байгууллагаас зохиож ирсэн олон тал ажлууд эх орны өнцөг болон хүсч байсан онцлог батрангүй дурсъя. Хүүхдийн байгууллагаар дамжаагүй хэнч байхгүй. Нэгээс гуравдугаар ангидаа од шиг бид ялсан онцлог шандан сар шиг бид ялсан сайн үсэд түтгэн дөй шиг бид ялсан төвшөлтөг хүмүүжид нь од сар дөлгөөгний онцгой дэлгэж байна гэсэн баатарчуудын багууд байдаг. Дөрвөөс гадаараа өхий одны дугаараа хүүхдүүд хийгдэх үуч үгээний шингэн уянгаар өхний зэргийг батраад өнгөрийн живтгэн цагтаар багцуудын хасаа живдүүлж баясан тангарaalсан өсвөрийн сүбаатч байлаа. Найнаас авдуарангта удаан бацхаарсан галцсан тэнгэ үстэй дүүсэн мохшгүй зөртэй яндасгүй гавьяатай Монголын хурцсан залуучуудын эвдийн гишүүд байлаа. Өсвөрийн гадууя хойсноос тайсан хөдөлмөрч болон жилдээ хүмүүжил үнтэй нэмэр оролцдог төр тасгаас өндөрөөр ихтэй сүбаатын нэмэр бодож Монголын чанарын байгууллагын 40-50 жилийн агаар дэсбатын одонгор шагнасан бижээ. Энэ алдар хүүхдийн байгууллагаа 100 жилийн өмнө зориулсан дурсамжлуу хэзээдсэн шугам жагсаалтын ажиллагаанд оролцож хүүхдийн жагаадаа баяртай байна. Хүндэт та бүндээ түндэн ажил хөдөлмөрийн цогтой халуун маягийг хүргэе. Улс орон цэцгэлэн манд ухаан дарган амлан явж чиглэсэн Монгол өргөжин дөрж чиглэлстэй бушуулсан. Мэдчилгээ дэвшүүлсэн хүүхдийн байгууллагын үе үеийн ахмад тэргүүний пионерын удирдагч нартаа баярлалаа. Хойчин өглөө цуурайтах бүрэн дугаар жагсах сайхан. Хүүхэд нас хөгжилтэй үеэ дурсаад бөмбөрийн дуунаар цуглах сайхан. Асуун хамтлагийг урьж байна. Наран үрд мандаг. Нэг. Nie
висят в уголке. Пусть всегда будет солнце, пусть всегда будет небо, пусть всегда будет мама, пусть всегда буду я, пусть всегда будет солнце, пусть всегда будет небо, пусть всегда будет мама, пусть всегда буду я. Милый мой друг, добрый мой друг, Ютам-то хочется мира. И в 35 сердце опять не устает повторять. Пусть всегда будет солнце, пусть всегда будет небо, пусть всегда будет мама, пусть всегда буду я, пусть всегда будет солнце, пусть всегда будет небо, пусть всегда будет мама, пусть всегда буду я. Ходосгон цаас чалхуу аваад хурмас тэнгэрийг нартай зураад нарны зургийг нэг ихэн доор намжна хичээн бичихтэй. Энэ нар үрд мөнх мандаж бай, тэнгэр мааж мөнх цэлмэг бай, ээж маань үрд урт насаж бай, тэгээд би ч мөнх байж бай. Энэ нар үрд мөнх мандаж бай, тэнгэр мааж мөнх цэлмэг бай, ээж маань үрд урт насаж бай, тэгээд би ч мөнх байж бай. Энхрийн хайрт үнэн чандаа, энхэд хүмүүсийн мэл дуртай. Эцэд цуцхыг огт мэдэхгүй, элэг зүрхнээс давтахдаг. Энэ нар үрд мөнх мандаж бай, тэнгэр мааж мөнх цэлмэг бай, ээж маань үрд урт насаж бай, тэгээд би ч мөнх байж бай. Энэ нар үрд мөнх мандаж бай, тэнгэр мааж мөнх цэлмэг бай, ээж маань үрд урт насаж бай, тэгээд би ч мөнх байж бай. Үрд мөнх мандаж байг наран, үрд мөнх цэлмэг байг тэнд, үрд мөнх амьдарч байг миний ээж, үрд мөнх байж байг би гэж тал нутгийн хүүхдүүд дуулж байна. Үрд дуулагдж байг энэ дуу, үеийн үед эгшиглэж байг энэ аялгау, тэгээд үргэлжид бадарч байг хүүхдийн байгууллага, төв дэлхийд дуурсагдж байг Монголын хүүхдүүд. Монгол улсад хүүхдийн байгууллага хөтөлбөр үйлч хөгжсөний 100 жилийн ойн хизээд бэлхэн хүндэтгэлийн шугам жигсаад ийхүү өндөрлөж байна. Жигсаалд оролцсон Эрхэм хүүхэд багчууд, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхдийн байгууллагаараа өгүүлсэн үе үеийн ажилтан албан хаагчид, удирдагч та бүхэндээ баярлалаа. Эрхэм та бүхнийг баярын хурал хүндэтгэлийн тоглолтод хүндэтгэнээ яач вэ?
Зунтарцаа лайв зогссон биз дээ. За тэгвэл тэрнгээр шууд ингэ авчих. Аль камер? Чимэг байна. Одоо явж болно.